хамгийн анхны улс бол тэг грек хэл дээрээс энэ иншүрэнс буюу даатгалаа авахд бол 180 евроны төлбөр төлсөн. За хил гайл дээр нь бол харин ямар ч шалгалт бол гайгүйсэн тий. Ер нь бол битэрийн дундад Азийн орнуудад нэвтрэхэд бол дандаа гайлын шалгалт ерөнхийдөө бол бүх гайл дээр шахуу битэрийн машиныг маш их шалгадаг, нэгждэг тийм ээ, хоогоор өнөртүүлдэг. Тэгээд эсвэл бүх цүнхийг маань гаргаж эмнэлгээр шалгадаг байсан бол бүр гайхмаар яг Европ руу орж ирсэн ихний хэл болох энэ грекийн хэл дээр манай машиныг онгойлгож ч үзээгүй. Битээр тэ нэг жоохон борцтой явсан тэргээ хураалгачихгүй юмсан гэж санаа зовж явсан ботход бол үнэхээр сайхан ороод ирлээ тийм ээ. Цагаан цамхаг. Энийг үзэх гэж хүмүүс грект ирдэг гинэ. За 12 дугаар зууны үед баригдсан анхандаа улаан цамхаг гэж байгаа цагаан цамхаг гэдэг нэртэй болсон гинэ. За бид хоёр бол яг үнэнгээ хэлэхэд маш нарийн сайн мэдэхгүй болохоор энэ юм энэ тийм гэж мэдэхгүй. За өөрсдөө л энэ хотыг хараад гайхаад үзээд явж байна. Грек маань одоо 10 гаруй сая хүн амтай те. Тэрний маань 1 сая хүн ам болохоор яг энэ хоттой оршин суудаг байгаа. Анхных нь тойр нь хэдэн он тавигдсан бэ гэвэл манай эртний өмнө 300-аад оны үед тавигдсан маш эртний түүхтэй ийм хот юм байна. Эртний нэлээд барилга байшин хуучин тэр нэг орчин үеийн шилэнтэй гоё ганган модерн хот бол ерөөдөө биш. Нэлээд хуучны барилга ялангуяа тэр хотын зах руу ингээл орж ирэхэд бол надад их сонирн мэдрэмж төржсэн. Ер нь дээд л нэг 5-6 давхар те. Тиймэрхүү байшингууд харагдсан. Грек улс маань бол шатхууны үнээрээ бол дэлхийд тэргүүлдэг. За 1 литр шатхууныг бид хоёр бол 4950 бараг 5000 орчим төгрөгөөр худалдаж авахаар байна. За ер нь бол Европын орн руу орсноос хойш бид хоёр бол датаагүй болж байгаа шиг байна те. Датаагүй болсон тэрнтэйгээ холбогдуулаад бид өөр мэдээлэлээс хаах жоохон хүндрэлтэй болсон те. За энэ гэсэн юм энэ ямар тайлх юм бэ аа. За би бол шингэх нарны туяанд бол хашилтай ийм царайтай байна. Ямар юм бэ? Юмстэй. Туркууд маань болохоор нүд төмсөг болсон те, том давхраатай өтгөн хөмсгтэй гэл байсан бол ийш орж ирэнгүүт шууд ингээ Европч гэсэн те. Тэгээ шаргалцтай охтууд гоё бие хаатай тийм бодилэг спортлог биетэй залуучууд ерөнхийдөө бол их Европ яг энэ орноос эхэлж битээрт бол харагдаж эхэлж байгаа. За хүмүүс нь бол эгийн тэнгисээгээ эргээр ингээ зам тавьчихсан алхаад оройжингоо ингээ бие биентэйгээ хөдөлцөө суугаад гэр бүлэрээ дундагуунаад орой цагийг гоё өнгөрөөгд ингээ явдаг маш гоё харагдаж байна. За тэгээд грек орн бол хил рүү н орж ирээд маш сайхан замаар өгсөн бид хоёрыг маш гоё хурдны замтай. За Турк бас тийм байсан. Thessaloniki хотын хувьд бол маш нарийнхан замтай. За 1 сая хүн амтай гэхэд бас аваа хөрхөн тархаж суурьсан харагдсан. За гудамжнууд нь бол ихэнх нь нэг игнэтэй. За тэгээд маш нарийнхан. Тэгээд тэр нарийнхан гудамжныхаа нэг талд нь бас нэгдүгээр игнэнд гэх юм уу та зайчлаад машинуудаа тавьчихдаг. За ер нь жолоо ураад яг байшингуудын голоор явхад бол бас нэлээд хүндрэлтэй байсан. Юу руу оруулчихсан саний цагдаа чинь. Бага ресторан. Замаа дүүрсэн ресторанаад ах юм. Фанжис юм бэ? Юу ч юм яад ах юм. Нарийнхан зам тийчгүүдээс парк гэвчилж байна. Тал дээр нь засаад тал дээр нь араалаад нэг болчихлоо явах. Энэ ер нь нарийнхан зам асуудал байх. Turn right, then turn left. Нэр зам гэснээс зам ерөөдөө дэжгүүтэй тэгсэн мөртлөө яг тэр энэ хооронд орж ирээд нөгөө
замын хураамж төлж эхэлж байна л да тий. 50 км тутамд бараг замын хураамж авсан 1.3 евроос ихсэн байгаа. Тэгэл явж байгаа 1.7 евро, 2 евро, 22.5 гэдэг ингээд ерөөсө хот руугаа төөрөөгөө ойртох тусам ерөнхийдөө хураамжууд нэмэгдэж байгаа. Тэгээд хитрхи ойрхон юмудаа ямар төвхтэй ч мэдээж надад санагдсан еврогоо жоохон харамлаад. Аристотелийн талбайд ирээд байна. За Аристотель бол манай эртний өмнөх 383 оноос 322 оны хооронд амьдарч байсан. За Платоны шав гэдэг нь бол хүн болгон мэднэ. За энэ хөшөө маань бол ингээд Аристотелийнхаа талбай яг баруун хой талд баруун талдаа ингээд байж идэг юм байна. За энд нь бол ирсэн хүн болгонд зураг авахдаг. За мөн та бүхэн тэр харагдж байгаа бол Аристотелийн эрхийн ураанаас нь айдас авдаг болтой хүн болгонд чангаасаар хаад будгийг холцолцсон юм байна. За тэгэхээр бид хоёр ч гэсэн хүнтэй зураг авахулаад бас бусдын адилхөлнийхний эрхийн ураанаас барьж байгаа батер татуулж авсан байгаа. За ингээд бид хоёр ерөнхийдөө энэ хоттой танилцж дууслаа. Ингээд дараагийн улс болох Болгар улс руу хөдлөнө. Грек болон Болгар улсын хил дээр ирсэн байна. За тэгээд бид хоёрын машиныг өчиг баримтыг шалгаж авах оронд туг нах хэслийн арга хэмжээгээ гинэ. За ингээд Грекийн тугийг ингээд наачаа. За эдгээр хамгийн шингээний орнуудын хамгийн ихний орн Грек улсын туг ингээд ясал төгөлтөөр наалдлаа. За ингэ болох шүү дээ. Европ дараад ирэх шүү. Бид хоёр яг одоо биш ингээд 500 м яваад элчин дээр очино. Консулын газар очихын өмнө хавцнараа анзлаад нүүр гараа угааж нөгөө хавцаа өмснө. За мэдээж хайр орондоо консулын хэлц дээр орохдоо маш хүндэтгэлтэй хандах болохгүй. За хэдийгээр тэгээд аяны улсууд ч гэсэн ямар ч хамгийн гоё дээрээ тавиал консул руу гарандаа. Бид хоёрын стан дээр нэг суулж шүү дээ. Нөгөөч өөр хаврыг бас ирж байгаа юм. Хоёр 90 элчин сайдын яамаа бараадаад манай элчингийнхэн маань маш сайхан хүлээж аваад бид хоёр тэндээ маш сайхан амарч аваад өнөөдөр ингээд хоцтойгоо танилцах аялал хийж байна. За тэгээд яг одоо бол бид хоёр төв талбай дээр нь ирсэн. Эндхийн парламентын ордон байна. За Болгар улс бол Европын холбоог бол 2017 онд тэргүүлэн ажилласан. За энэ дээрээ битсэн одоо эвтэй байвал хүчтэй гэсэн утгатай энэ үг бол одоо өрөөний юм байна. За тэгээд энэ дотроо парламентын гишүүд нь хуралдаад зугаад үйл ажиллагаагаа явуулдаг байх нэ. Болгар улсын нийслэл Софи хотын яг хотын төвд байрлах Александр сүмийн яг урд ирсэн байна. За энэ хүү Александр сүм маань болохоор үнэн албартны шашны сүм байгаа. Тэгээд Болгарын хамгийн ариун сүм гэж ард иргэдтэй яригддаг. Тэгээд барилгынхаа хийцийн хувьд үнэхээр гайхалтай урлагийн сайхан бүтээл. Тэгээд жишээ нь ингээ харахад
Оройг нь бол алтаар хийсэн гэж хүмүүс ярьдаг. Алтан оройтой сүм гэж ярьдаг юм байна лээ. Тэгээд энэ Софи хотын маань Александрийн сүм болохоор аялал жуулчлалаар ирсэн. Софи хотод ажилчдын маань хамгийн нэг номерт үзэх тийм үзүүрийн нэгэ. За яаж байгааг хэлнэ үү? За энерги маа тэрж байна. Дараагийнхаа баян замыг сайхан гэгээ энерги дүүрэн байгаасаа гэж хүсэж. Наа чин Хүмүүс ирж бүгдээрээ энерги авдаг, хөвдөг. наа чи энерги биш жирэмсэн болгодог мод гэсэн шүү дээ. Хамаагүй битгий үрээд байгаарэ. Энэ хоёр алдарсан одоо. Одоо хоёр руу гаргаж хоёр. Нөл энергитэй бүгдээр нь гэж. Хоёр замдаа явж байгаад хоёр ихтэй болох юм бол аян зам алтан зам гэж байна. Яа. Дайж ярих юм байна уу? Ер нь гэрээсээ гарснаас хойш метроц дөрөв нэрсэн анхудаас авч байгаа. Хотлоор төрчихсөн. За, тикт хэдэн төгрөг гинөө? 160 гэж байна тий. Тэр нь нэлээд нэг жаа ерөөс автосын гэж нэг жаа хайцсан ч нөгөө тэрэ юм нэг жаа. Нэг удаа явах уу? 160 гэдэг чинь манайхаар хэдэн төгрөг? Манайхад баатсан юм. Хайцсан ч 3 мөн тий. Хайцсан ч 3 мөн. Поне за малко да сме различни, да сме отракани, даже нелогични. Да полудеем тази нощ. Тече живота, не виждаш ли? И няма време, разбираш ли? Води ме някъде, тръгваме все едно къде. Води ме в някоя квартална кръчма и поръчвай. Пи за мене и се сби заради мене. Всичко живо да ни псува. От целувките ни бясно да ревнува. Бясно карай на червено. Направи за мене нещо откачено. Нещо диво. Болгоор бас бит хоёрын гэрээсээ гарснаас хойш 12 дахь улс болж байна. За тэгээд Болгорынхаа тугийг одоо Европ руу жоохон ойрхон наахгүй бол олон туг наах учраас зайгаа гамлахгүй бол бас болохгүй байгаа. За ингээд наачглаа. За бид хоёр яг одоо бол эндээсээ хөдлөөд Серб улсаар дайраад Унгар руу явна. За Унгарт 8 дугаар сарын 10, 11